Сайн мэцхан уу та бүхэн бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд эрүүл ухааны эрхэмлэн юуратай философи подкастын 46 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд энэ удаагийн дугаараараа нацист Германы Польш дахь хорих лагераас амьд үлдсэн сэтгэл засалч сэтгэгч Виктор Франклин 1946 онд бичсэн Бүхнийг үйл ажран амьдрах хүсэл хэмээх бүтээлийн талаар бүгдээрээ ярилцах болно. За ингээд та өөрөөсөө болоод танаас хэн нэгэн таны амьдралын утга учир юу вэ гэж асуултыг асуугаад за тэр асуултанд та өөрөө ямар нэг байдлаар хариулах гэж оролдож исэн бол за эсвэл та хэн нэгэнд зориулж энэ асуултыг хариулах гэж оролдож исэн бол энэ подкастын хүрээнд та зөвхөн өөрөөсөө энэ асуултыг би асууж үзээсэй гэж бодож байна. За ингээ бүгдээрээ номынхаа агуулга руу орохоос өмнө энэ ном бол өөрөө яг 88 нүүр ном байгаа. Одоо монгол хэлээр гарсан хувилбар гэсэн үг шүү дээ. За одоо бүгдээрээ энэ чэнэс харах юм бол энэ саарл хавцтай энэ ном байгаа гэсэн. За энэ номын хавцыг манай подкастын хамтран хост хийгч буюу хөтлөгч Мишель маань энэ номны хавцсын дизайныг загварыг гаргаж байсан. За ингээд өнөөдрөөс Мишель маань хувийн шалтгааны улмаас 2 сар гаруйгийн хугацаанд подкаста хамтран хөтлөх боломжгүй болсон тул ингээд 2 сар гаруй бүгдээрээ би өөрийн бие маань дангаараа хөтлөөд явах нэ. За ингээд энэ ном бол Psychology Publishing-аас гаргаж эрхлэн гаргасан ном байгаа. За тэгээд тууштай одоо монгол хэл дээр тийм ээ сэтгэл заслын болоод философийн сэтгэл зүйн номуудыг эрхлэн гаргаж идэг эдгээр паблишингуудаа бүгдээрээ баярлсан талархснаа заавал илэрхийлэх ёстой байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр ном хөрвүүлж гаргана гэдэг маань өөрөө асар их хэмжээний нүүрх ажил байдаг шүү дээ. За ингээд манай подкасттай эрүүл ухааныг эрхэмлэгч агуулга даатгал хамтран ажиллаж байна. Та бүхэн агуулга цэгийн мен рүү явж ороод өөрийнхөө хүссэн даатгалыг фило хэмээх одоо промо кодыг ашиглаад 5% хөнгөлтөөр даатгуулах боломжтой шүү гэдгийг дуулахад таатай байна. За мөн одоо сүүлийн 2 сард дурдж байгаа философи гар утасны аппликейшн маань гарах тунд өгсөн байна. За одоо ерөөхдөө нэг 2-3 7 хоногийн дараа та бүхний гар дээр одоо татах боломжтойгоор нээлттэй хийх болно. За ингээд та бүхэн хүлээж байгаараа гэж хэлмээр байна. За энэ номыг та худалдаж авахыг хүсэх юм бол манай философи номын дэлгүүр гэж байдаг. Зөвхөн одоо философи ном зардаг төрөлцсөн номын дэлгүүр гэсэн үг. За тэр дэлгүүр маань Багшийн дээдийн замын урд буюу одоо яг гарцаар гараад UBS центр гэдээ байдаг шүү дээ. За тэр UBS центрийн 11 давхарт 1110 тоотод байршиж байгаа. Тэгэхээр та монгол хэл дээр хэвлэгдэн гарсан философи номуудыг худалдаж авахыг хүсэх юм бол манай дэлгүүрээр зочлоорой гэж хэлмээр байна. За дэлгүүр маань нэгдгээс хагас өдрийн хооронд өглөө 10-аас орой 7:30-ийн хооронд ажиллаж байгаа ийм дэлгүүр байгаа шүү. За ингээд зочлоод өрөөсэй гэж хүсэж байна. За ингээд дараагийн дугаараар ямар ном орохыг та мөн одоо подкастын төгсгөл хэсгээс хараарай гэж хэлмээр байна. За ингээд подкаста дуустал нь сонсоорой. За энэ ном болохоор түрүүнд дурдсан яалтчгүй нэг 88 нүүр буюу тийм ээ нэлээд одоо цомхон бөгөөд маш гүн гүнзгий агуулгыг хамарж бичигдсэн. Тэгээд подкаста яг номынхаа агуулгын хүрээнд хэтэрхий детейлний буюу те дэлгэрэнгүй яриад эхлэх үед энэ ном баг өөрөө аудионы болоод хувирчих боломжтой учраас энэ номын дээр гарч байгаа дурдж байгаа сэдвүүдийг илүү дэлгэрүүлэх байдлаар бүгдээрээ хамтдаа ярилцаад явах болно. За ингээд нэгдүгээр бүлгийн тухай одоо бүгдээрээ орцгоё. Мөн дээрс нь энэ подкастыг та сонсохоос өмнө болон дараа философи подкаст дээр бас орсон Хүмүүний утга учирын эрэлт хэмээх Виктор Франклин яг өөр нэгэн ном байгаа. Одоо энэ номны өмнө бичигдсэн гэсэн үг те тэр номыг дугаарыг сонсоод үзээсэй гэж хүсэж байна. За бүгдээрээ номынхаа агуулга руу шууд орцгоё. За амьдралын утга учир болон үн цэнийн тухай бүгдээрээ энэ подкаст дээр нэлээд дэлгэрэнгүй ухаж ер нь одоо утга учир гэж юу юм те одоо бидний амьдрал дээр утга учир цаанаасаа байдаг зүйл үү эсвэл бид нар оноогддог зүйл үү гэх мэтэр асар олон өнцгөөс ярих гэж хичээнэ. За миний бодлоор ажиглагснаар хүмүүсээс одоо жишээ нь амьдралын утга учир чинь юу вэ гэж асуухад одоо Монголд бол ингээд ерөнхийн нэг гар утасны дефолт буюу цаанаасаа ирдэг тохиргоо гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд хилдэг үгнүүд ерөнхийдөө төстэй байгаад байдаг байхгүй юу гэдгийг хүн хүүхэд байхдаа бол ингээд юу те одоо ерөнхийлөгч болох амжилттай хүн болох баян хүн болох ч юм. За эсвэл жоохон томроод ирэнгүүтээ аав ээжийн ачийг хариулах ч юм уу те. За ингээ үр хүүхэдтэй болонгууд үр хүүхэд маань одоо миний амьдралын утга учир юм а ч юм уу те. За эсвэл илүү ингээд их оронч хүмүүс болоод ирэнгүүт яаж ийм гэхээр одоо их орноо дахин мандуулах ч юм уу те. Одоо их орондоо хүчин зүтгэх нь миний амьдралын утга учираа гэд янз бүрээр хэлдэг. Гэхдээ эдгээр үгүүдийг ингээ сонсоод байхлаар юу бодогддог вэ гэхээр нэг
яг нухацтай өөрийнхөө ингээд хувийн одоо амьдралын хүрээнд авч үзээгүйгээр ерөөхдөө ингээд олон нийтэд яригдж байгаа тэр сэдвийн хүрээнд өөрийнхөө утга учирыг тодорхойлоод ямар ч байсан хэл хүүхдэд байх гэдэг үднээсээ сонгоод аваад хилцэн ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бас харагддаг. Одоо би ч гэсэн ялгаагүй одоо 10 жилд байхдаа амьдралын утга учир чинь юу вэ гэдэг дээр яг тийм тодорхой хариулт бас хэлж чаддаггүй байсан. Тэгэл нийтэд дагаал юу гэдэг нь амжилттай хүн болно, одоо ерөнхийлөгч болно, мундаг ийм хүн болно гэж хариулдаг байсан байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө нэг яг амьдралын утга учир гэхээсээ илүүтэй бид нар яг юуны төлөө ямар зорилготой амжилтыг юу гэж үздэг вэ ч юм уу гэдэг асуултын хариулт байвал илүү тохирох юм болов гэж. Тэгэхээр та одоо өөрийнхөө утга учирыг одоо яг хувь хүнтэйгээ илүү холбож бодоод үзээрэй тийм ээ. За одоо эх оронч байх гэдэг бол магадгүй таны жинхнээс утга учир байж болно шүү дээ. Гэхдээ яг илүү тийм хувьчилсан таны хувь хүний амьдралтай тэр хэр зэрэг уялдаж байгаа вэ гэдгээс одоо энэ асуулт маань цаашаа хүрэх болно. За бүгдээр нэг жишээ аваад үзье. Одоо хайртай хүнийг амьдралынхаа утга учирыг болгодог хүмүүс зөндөө байдаг тийм ээ. За одоо үр хүүхдээ за магадгүй одоо ээж аавыгаа эсвэл хос хоёр хүн бол эхнэр нөхрийгөө хайртай бүсгүйгээ хайртай одоо залууга өөрийнхөө амьдралын утга учирыг болгодог. Гэтэл нөгөө нэг хайртай хүн нь өөрийг нь хаяад явчих үед яах вэ? За эсвэл хайртай үр хүүхэд нь өөрийг нь одоо орхиод энэ хорвоогоос одчихвол яах вэ? За магадгүй эх орныгоо гэж бодоод тийм ээ явж итэл эх орн нь алга болчвол яана. Тэр улс одоо ор үнсээр алга болчвол тийм ээ яана. За яг энэ асуулттай тулгарснаас болоод дийлэн хүмүүс сэтгэл готролд автдаг. За дээрээс нь цаашлаад бүр амиа хорлох гэдэг ч юм уу одоо асуудлууд үүсдэг. За тэгэхээр Виктор Франкл яг энэ асуудал дээр ямар шийдэл санал болгож ийнө гэхээр та яг жинхнээсээ тэр утга учир гэдэг зүйлээ зөв тодорхойлоогүй байна гэж. За яагаад вэ гэж тийм ээ? Яагаад миний хүүхэд миний утга учир байж болохгүй юм бэ гэж. За бүгдээр нэг жишээ аваад үзье. Ван Гог вэ штэ тийм ээ? Зураач Ван Гог. Яасан бэ гэхлээр өөрийнх нь Тё Ван Гог гэдэг дүүн зураг зурхад нь байнга санхүүжуулж одоо зурагных нь мөнгө, цаасных нь мөнгө, бутагных нь мөнгөийг өгдөг байсан байна. За ингэж явж хагаад Ван Гог нас барсан, дүүн нас барсан. За ингээд Ван Гогийн эхнэрийнх нь дүүн буюу одоо Ван Гогийн дүүгийнх нь эхнэр эмэгтэй байгаа. Бонгер гээд. За энэ Жона Ван Гог Бонгер гэдэг эмэгтэй яасан гэхэлэр өөрийнх нь амьдралын утга учир нь энэ хүн би нөхрийнхөө болоод одоо нөхрийнхээ ахын энэ уран бүтээлээ төрөх үйлд өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэж үздэг байсан учраас энэ хоёрыг өөд болсны дараа Ван Гогийн бүх зургуудыг энэ одоо дүүгийнх нь эхнэр нь куратор буюу одоо ингэ цуглуулж, борлуулж, цаашаа алдартай болгох суурийг нь тавьсан хүн гэж яригддаг байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэй тухайн тэр үн цэнтэй хүмүүс нь өөд болоод энэ хорвоо дээр байхгүй болсон ч гэсэн тэр хүмүүсийн одоо оршихуйн төлөө үйлдэлээ хийсээр байсан гэсэн. Тэгэхээр санааг нь ойлгож байна уу тийм ээ? Одоо та магадгүй одоо хүүхэд чинь өөд боллоо гэж бодъё л да. Одоо муугаар ярихад одоо муу ёртой жишээ авчлаа. Гэхдээ тэр хүүхэд чинь өөд боллоо гэд та дагаад өөхөх биш. Тэр хүүхдийнхаа магадгүй гүйцэлдүүлж чадаагүй тэр одоо хүсэл мөрөөдлийг нь гүйцэлдүүлэхэд та юу хийх вэ? За эсвэл тэр хүүхдийнхаа оршихуун одоо жишээ нь энэ дэлхийд дээр цөөхөн байсан хэдэн хоногийг илүү үнцэнтэй байлгахын төлөө юу хийх вэ буюу тухайн тэр хүн буюу объектоор эцлэгдэхгүй гэсэн үг. За одоо магадгүй нэг юм бүгжний хийсэн дээр гардаг нөгөө бүгж гардаг шүү дээ бөөнөр бүгжний ханаас хөөцөлтөл тэр бүгжнээ донтцсон нэг дүр гардаг шүү дээ смигол илүү те. Тэгвэл смигол болонгот яг ингээд бидний одоо эргэн тойронд байгаа зарим хүмүүстэй адилхан эд зүйлсийг бас амьдралын утга учираа болгоцсон байдаг. За ингээд энэ үед бас ямар алдаа гардггүй гэхэлэр хүн амьдралаас юу авахыгаа бодоод байгаа байхгүй юу авахыгаа. Одоо жишээ нь та түрүүний миний авсан бүх жишээн дээр нөгөө хүн яагаад байна вэ гэхэлэр би ингээд амьдралаас юу авах юм бэ гэдгээ бодоод байгаа гэсэн үг. Би ийм гоё их нэртэй, би ийм хүүхэдтэй. Энэ маань ингээ алга болчвол яана гэд өөртөө ингээд юмыг хуримтлуулах гэсэн, өөрөө тэр таашаалыг мэдрэх гэсэн одоо хамтдаа байх, тав тухыг мэдрэх гэсэн тал руугаа байгаад байгааз. Тэгэнгүүт Франкл утга учир гэж юусоо энэ бишээ. Утга учир бол та амьдралд өөрөө юу өгөх тухай асуудал гэж хэлээд байгаа байхгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр таны амьдралын утга учир таны хүүхэд юм бол та хүүхдээ хажуудаа байлгахын төлөө биш хүүхдтэй эсэргээр юу өгч чадах вэ гэдэг чинь таны утга учир байж болно гэсэн үг.
За магадгүй та одоо эх орон одоо Монгол улс бол миний утга учир те Монгол улсын төлөө зүтгэх гэж бодож болно. Тэгвэл энэ орныг бахархаж одоо ингэж те багтаж явхаас илүүтэй энэ улсад та яг юу өгөх юм бэ? Одоо амьдралаас би юу авах вэ биш юу өгөх юм бэ гэдэг дээр одоо утга учир гол төвлөрж явдаг гэж байгаа. За Франклаас ингэсэн байгаа юм л да, нэг оюутан нь танаас одоо жишээ нь таны амьдралын утга учир юу юм бэ гэж Франклаас асуусан байна. За Франклыг сонио хариулт хэлсэн. Бодож байгаад миний амьдралын утга учир бол бусдад өөрийнхөө амьдралын утга учирыг олоход нь туслахаа гэж хэлсэн байгаа юм. Олоход нь туслах. Тэгэхээр бас ялгаагүй өөрийнхөө ингээд зүгээс амьдралд болоод бусдад нийгэм рүү хандсан тэр зүйл утга учир нь байж болоод байгаа. За би энэ дээр нэг өөр нэг жишээ авъя. Тони Робинс гэдэг хүн байгаа. Тони Робинс гэдэг Америкийн яг ийм нийтэд илтгэл тавьдаг хүмүүс яг ингээд амьдралын асуудалтай хүмүүст сэтгэл засал бас хийдэг гэх юм уу да төрлийн те Netflix дээр бас баримтат кинонд байгаа. Та бүхэн тэр ус үзээд үзээрэй. Тэр хүний нэг жишээ яг энэ номын энэ хэсгийг уншиж байхад надад санаанд орсон. Юу вэ гэхлээр Тони Робинс өөрийнхөө яг багадаа амьдарч исэн Америкийн мужид ингээд 10 гэр бүлийн хүүхдэд тэтгэлэг өгөхөр болдог хэвгүй. Жохон одоо ингээд буура тааруу амьдралтай гэр бүлийн хүүхдүүдэд өгөхөр болоод эхний шалгаруулалтан дээр ирсэн хүүхдүүдэд өгсөн даалгавар нь юу байсан бэ гэхээр чи өөрийнхөө яг энэ амьдардаг тос одоо тий газраа өөр хүнд туслаад ир гэсэн. Та ингээ бүр тоотоо хэлдэг хэвгүй 5 ингээ айл туслаа 5 хүүхдэд туслаадах гэ. Тэгсэн чинь нөгөө нэг ирсэн хүүхдүүдээс нь гайхсан. Яагаад гайхсан гэхэлэр би өөрөө ингээ туслуулах ёстой хүн болохоос биш. Би ингээ туслах ёстой хүн биш штэ. Би тийм одоо чадамжтай хүн биш штэ гэж хэлсэн. Тэгвэл яг энэ шалгуурыг нь даваад бусдад тусалж чадж байгаа хүмүүст нь Тони Робинс тэр тэтгэлгээ өгсөн байдаг хэвгүй. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд нэхэр амьдралын утга учир гэдэг бол ерөөсөө энэ хорвоо дэлхийг ерөөхдөө нэг юм цогц систем гэж авч үзэх юм бол та аль нэгд газар нь байгаа тий. Одоо жишээ нь хүний бие махбодоор төсөөлөх юм бол та одоо магадгүй энэ гарыг хөдлөгдөг мэдрэлийн эс нь байж болно тий. За эсвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцоон дээр байдаг нэг эрхтэн байж болно. За магадгүй мэдрэлийн тий одоо тархин дотор байгаа нэг эс нь байж болно. Тэрнтэй адилханаар яг энэ одоо байгаа орчлон хорвоо энэ нийгмийг та ингэж мэдэрж ойлгоод энэ нийгэм дотор би яг ямар үүрэгтэй аль хэсгийг нь авч болох юм бэ гэдгийг тэр төсөөлж өөртөө оноож байгаа тэр үүрэг чинь таны утга учир байхгүй. Одоо жишээ нь Тереза их гээл байдаг те одоо н олон хүн тусалсан. Тэгэхээр Тереза их бол жишээ нь би бусад хүмүүст энэ нийгэм дотор яг ингээд биечлэн туслах нь бол одоо миний утга учир юм байна ч юм уу те. За магадгүй нэг алдартай энергийн жүжигчин бол бусдыг ингэж инээлгэх нь миний утга учир юм байна. За магадгүй нэг эрдэмтэн бол шинжлэх ухааны мэдлэгт өөрийнхөө хувь нэмрийг оруулах нь утга учир юм байна. Тэгэхээр утга учир гэдэг бол таны өөртөө оноож байгаа амьдралын үүрэг гэсэн үг. Үүрэг. Тэгэхээр үүрэг гэдэг шинэ үг ороод ирлээ тийм ээ. Утга учир гингүүт хүмүүс одоо юу гэдгийг нэг юм аз жаргалтай холбоод ч юм уу ойлгодог бах. Гэхдээ Франкл бүр энэ дээр тухайлан дурдсан байгаа. Утга учир гэдэг бол аз жаргалтай төдийлөн хамаагүй зүйл. Эсвэргээрээ хүн аз жаргалын хойноос хөөгөөд ирэхлээр эцэс төгсгөлд нь утга учиргүй мэдрэмжтэй болоод дуусчдаг. За бид нар одоо энэ Тони Робинс бас ингэдэг хэвгүй юу? Америкийн ингээ том баячуудыг яг ингээ утга учиргүй мэдрэмжтэй болцсон тий хоосорцсон дотоод сэтгэл нь болцсон баячуудыг бөөнөр нь цуглуулад ингээ воркшоп хийгээд бөө ингээ дасгалжуулдаг тийм хүм төрлийн юм баггүй. Тэгэд эндээс ингээ ажиглахад аз жаргалын хойноос та ингээ хөөгöd байх юм бол ямар нэг цэг дээр очиод утга учиргүй мэдрэмжтэй очиод тулна. Эсвэргээрээ амьдралын утга учир гэж юу юм бэ гэхэлэр үүргийнхаа хойноос явахыг хэлээд байгаа. Үүргийнхаа хойноос. За магадгүй нэг мундаг гудамжны гэрэл зурагчин байлаа гэхэд одоо бодит хүмүүсийн амьдралыг буулгах те. За эсвэл нэг мундаг одоо философийн багш байлаа гэхэд олон хүмүүсийн одоо сэтгэлгээнд шинэ одоо өнгө айс шинэ сэтгэлгээний одоо оч нэмэх ч юм уу те. Иймэрхүү байдлаар өөртөө үүрэг оноодог гэсэн үг. За ингээд нэг том ялгаа гараад ирж байгаа. За тэгээд энэ зарчимч гэсэн яг нөө Эрик Фромын ярьдаг бие эсвэл байхын зарчимтай их уялдана л та. Юу юм бэ гэхэлэр надад ийм те сайхан хүү байдаг шүү гэж бодох биш. Би яг сайн байж чадж гинүү гэж бодох. За би сайхан Монгол түүхтэй те Чингис хааны удамтай улсын иргэн шүү дээ гэж бодох бол одоо би надад юу байгаа вэ гэдэг нөгөө сөрөг буюу сөрөг гэж хэлэхгүй. Арай нөө буруу явцсан хандлага нь эсэргээрээ
би энэ улсын иргэн байгаагийн хувьд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг нь байх төрлийн хандлага гэж байгаа. Тэгэхээр Эрик Фромын нэг би эсвэл байх дээр ярьдаг байх төрлийн хандлага Виктор Франклин ярьж байгаа энэ утга учирын мэдрэмж хоёр ерөнхийдөө бас их төстэй надад бас санагцсан гэж байна. За эндээс үүдээд нэг юм сонирхолтой сэдв гарч ирнэ. Одоо энэ Виктор Франклин сэтгэл засалч нь логотерапи гэж яриад байгаа. Экзистенциал сэтгэл засал гэж явдаг байхгүй. Экзистенциализм гэж яг юу гэдгийг хэдүүлээ нэг товчхон эргээд санач. Ер нь бол гол санаа нь миний оршихугаас өмнө миний амьдралын утга учир байгаагүй гэж үздэг буюу би төрөөд өөрөө өөрийнхөө утга учирыг өөрөө бодож олох хэрэгтэй энэ амьдралаас гэдэг үзэл. Одоо тэгэхээр ямар нэг шашин ч юм уу те ямар нэг улс төрийн бүлэглэл тухайн улс орноос ч юм уу ёс заншлаас таны одоо утга учирыг таныг төрөхөөс өмнө тодорхойлсон байж болохгүй гэдэг үзэл баггүй. Тэгэхээр та амьдралынхаа нэг чөлөөт сонголт хийх эрх мэдэл бол танд байгаа. Тэр бол баг таны ганц үн цэнтэй зүйл гэж үздэг. Тэгэхээр яг энэ логикоос хөөгөөд эхлэх юм бол хүн ингээд өөрийнхөө оршихуйг хизээнээс яг мэдэрсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ заа. За энэ их аягүй сонио асуулт. Одоо танаас би ингээд асууя л да. Хизээ та яг өөрийгөө би гэдгээ мэдэрсэн бэ гэж байгаа. Хэдэн наснда. За би ямар ч байсан ингээд тусдаа те өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн юм мэдэрхүйтэй, өөрийн гэсэн би даасан юм хүн байна гэдгийг мэдэрсэн бэ гэдэг асуулт байгаа байхгүй. За энэ асуултыг Карл Юнг гэдэг сэтгэл зүйчээс нэг ярилцлага авч байгаа хөтлөгч асууж байгаа юм. Та хизээ яг өөрийнхөө ингээд existence те оршихуйгаа мэдэрсэн бэ гэж. За Юнг болонгот нэг 11 настай даа гэж хариулж байгаа. 11 настай даа би чинь ямар ч байсан ингээд тусдаа өөрийн гэсэн нэртэй одоо та дуртай дургүй зүйлтэй ямар нэг юм тусдаа бодгол юм байна штэ гэдгийг ингээд хүчтэй мэдэрчсэн эхэлж байгаа байхгүй. Энэ дээр та би зүгээр ингээд ойлгосон нь таны анхны дурсамж хизээвэ гингүүт одоо миний лав ингээ анхны дурсамж нэг 2-3 нас хавцаа байдаг санагддаг байхгүй. Гэхдээ маш бүдэг бадаг зүгээр баг тэгж төсөөлдөг ч гэж байна. Яг хизээ өөрийнхөө бийг те ингээ Дүлгөөн баяр гэж хүн байсан бэ гэдгийг ингээ жоохон бодоод үзсэн. Яг энэ тухай бодож байгаа. Тэгсэн чинь нэг 4-5 дугаар ангида бодож анх мэдэрсэн санагдаад байгаа. Тэр үед яг юу болсон бэ гэхээр намайг 5 дугаар ангид байсан баха. Маа нэг анги хүүхд завсарлагаар явсан ш хамрлуу өвдөглөөд миний ингээ хамраас амар цус гардаг байхгүй. Тэг ингээд цус гараад сургуулийн коридорт ингээ 5 дугаар ангидаа би ингээ сууж явахдаа яг ингээ өөрийгөө мэдэрсэн байхгүй. Ямар ч зэн ингээ тусдаа нэг юм хүн те ууралдаг ингэдэг гэдэг нэг хүн гэдгийг яг мэдэрсэн гэж одоо дурсамжинд байгаа юм. Тэг энтэй адилхан та яг хизээ өөрийнхөө анги тэр оршихуйг мэдэрсэн бэ гэдгийг нэг бодоод үзээрэй. За ягаад энэ тухай яриад байна гэхээр яг тэр мэдэрсэн цэгээс эхлээд та амьдралаас яг ингээд яагаад гэдэг асуултуудыг асууж эхэлж байгаа те. Би яг нь яагаад амьдраад байгаа юм? Юуны төлөө явах уу ч юм уу. Тэгэхээр нөө экзистенциализмын гэдэг үгийн язгуурч нь existence шүү дээ те. Тэгэхээр эхлээд ингээд бид нар ямар ч байсан бие даасан хувь оршихуй гэдгийг мэдэрч байгаа. За ингээд энэ оршихуй маань цаашаа ингээд яг юуны төлөө амьдрах юм бэ? Яг яах гээд байгаа хүн юм бэ? Яах гээд байгаа оршихуй юм бэ гэдгийг тодорхойлох шатан дараа нь эхэлж байгаа учраас эхлээд тэр оршихуйгаа мэдэрсэн тухайн ярьж байгаа шүү. За ингээд цаашаа юу болж гинүү гэхээр түүхийнх нь одоо үүднээс идэл аваад үзэх юм бол тийм дэлхийн 1-2 дугаар дайны үед нөгөө Европт экзистенциализм үүссэн. Жан Поль Сартр, Кierkegaard, Сартраас өмнө бол Kierkegaard ч юм уу тийм иймэрхүү сэтгэгч нараас явсан гэж байгаа. Тэгэнгүүт яг ингээд Европ бол ингээ асар олон жилийн түүхтэй гоё одоо уран барилгатай те зурагтай уран зураг янз бүрийн юмнууд байсан. За ингээ байж явах үед дэлхийн 2 дугаар дайн 1-2 дугаар дайн болоод ингээд олон жилийн түүх нь ингээ нэгэн дайны дотор те алга болоод үүмээд байхгүй болчих болж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр үедэр хүмүүс асар олон ингээд бурханд найдаж залбирдаг байсан, бурхныг мөрөөдсдөг байсан, аврал ирдэг байсан. Гэхдээ авраагүй болохоор яг яасан бэ гэхээр ерөөсөө бидний ингээд утга учир байхгүй юм байна штэ. Гэт нихилизм буюу одоо утга учиргүй тухай үзэлтэй абсурдизм ч бас үүсэж байгаа. Ингээд нэг амьдрал бол цаанаас утгагүй штэ. Тэгэхээр юу ч хийсэн яах вэ? Яг цаана ямар нэг учир холбогдол байхгүй. За ингээд байхгүй гэж явж хагаад оч гарч эхэлж байгаа нь ерөнхийдөө тэгвэл байхгүй юм чинь хэдүүлээ бодоод олчих л доо тий. Ягаад болдгүй тий? Юуны төлөө вэ гэдгээ хэдүүлээ бодоод олчих л доо. Энэ бол одоо тэр хувийн асуудал штэ гэдэг үзлээс ер нь цаашаа хөгдөд явж байгаа. Тэгэхээр энэ Виктор Франклин сэтгэл засалч гэсэн ялгаагүй. Яг та өөрийнхөө яг яах гэж төрсэн хүн юм бэ те? Одоо энэ нэг
юу вэ л да га. За би сурталчилгаа хийгээгүй шүү. Одоо энэ га бол ингээд хүний амыг те эвгүй өндрийг нь дараад сэрүүцүүлэгч юмасаа сэрүүцүүлэх нь чи тиймэрхүү үүрэгтэй шүү дээ. Энтэй адилхан амьдрал та яг ямар үүрэгтэй юм бэ гэж байна. За энэ ингээд үүрэг биш дээ те ганцхан үүргийн тухай би яриаггүй шүү. Одоо энэ ингээд эргцүүлийн шинжтэй эсгүүд рүү хөдөлгөөн оръё. Нэгдүгээрт ингээд оршихуун үүргээ ухамсарлаж эхлэх гэж байна. За ямар ч байсан би ингээд дөлгөөнө гэдэг хөөхөн те. За би ямар ч байсан ингээд юг төвчих вэ, юг төвчихгүй вэ те. За би ерөнхийдөө ингээд эмх цэгцтэй байхыг төвчнө. Эмх цэгцгүй байхыг бол төвчж чадахгүй. Гэт ингээд юм оршихуун одоо хандлага гэх юм те. Хандлага суурьтайгаар хүний утга учрууд ингээд бэхжиж эхэлж байгаа санагдаад байна. За одоо юу гэдгийг ингээд шудраг бус байдлыг төвчгөө болох мэлэх ч юм уу те. Ингээд эхэлж байгаа. За ингээд эхлэнгүүт яг нийгмийн харилцаанд ороод эхлэнгүүт гэр бүлдээ хүлээх үүрэг гэж гарч ирнэ те. За айлын том хүүхэд бол өөр, айлын дунд хүүхэд бол өөр, айлын бага хүүхэд бол өөр, ээж аав нь өөр өөр ингээд гэр бүлийнхээ хувьд ямар нэг юм үүрэг оролцоо одоо га өөрийнхөө үүрэгтэй байдаг шиг үүрэг эзлээд эхэлж байгаа. За ингээд цаашлаад нийгэмд болоод нийгэм гэдэг чинь өөр айгуу тийм хийсвэр ойлголт ч те. Одоо Монголын нийгэм гингүүд Монголд одоо чинь ямар миний оролцох боломжтой хэсгүүд байна гэдгээс өөрийнхөө бас нэг үүргийг тодорхойлоод эхэлчихэж байгаа. За бүр ингээд дэлхийн хэмжээнд ч юм уу яригадаад эхэлж болно. Тэгэхээр энэ шат толгон дээр хүний нэг юм утга учир яригдж байгаа. Тэгээ энэ утга учир нь анхны тэр оршихуун утга учир гэж нэрлэдэг байгаа. Яг өөрийгөө би яг юу гэж мэдэрч байгаа вэ? Энэ одоо мэдэрч байгаа тэр зүйлээ яаж утга болгож ингээд цааш нь хөгжүүлж авч явах вэ гэдэгтээ уялдах гэдэг байгаа байхгүй. За ингээд цаашаа үргэлжилнэ. За бүгдээрээ нэг жишээ аваад үзье. Одоо ингээд номын 2 дугаар ерөн хэсэг рүү орж байгаа. Өвчин зовлон тулгарсан ч яг түрүүний ярьсан утга учир гэдэг зүйл маань алдрахгүй байж болдог тухай жишээнүүдийг номоос бүгдээрээ авч үзье. За нэг хүүгийн жишээ байгаа. График дизайнераар ажилладаг. За энэ график дизайнераар ажилладаг хүү маш хүнд өвдсөн, маш хүнд. За хэвтэрт орсон байгаа. За хэвтэрт ороод тэсгүүийн хүнд өвдөд байх үед нь за би ингээ хэвтэрт орсон ч гэсэн 2 гар маань ажиллаж байна. Би ямар ч байсан чөлөөтэй сэтгэн бодож чадчихээн. Тэгэхээр би ном уншиж чадах яга болохгүй гэжгээд ном уншиж эхэлсэн ба. За ингээ ном уншаад эргэн тойрныхоо өвчтнүүдэд ингээ төвөг болохгүй хичээж эхэлсэн. За ингээ ном уншаад хичээгээд өөрийнхөө ингээ зовлонг давн туулаад явж исэн боловч нөгөө өвчин улам хүндрээд гараа даахаа болсон. За тэгээд өвчнөөсөө болоо баг зэрэг ингээ димэрч эхэлсэн ба. За ингэсэн ч гэсэн нөгөө хүн маань бууж өгөөгүй. Яасан бэ гэхэлэр өвчнийг нь одоо ингээд намдах сүүл рүүгээ морфин тарьж эхэлсэн байна. Намаас уруулах бодис шүү дээ. Морфин тарихад эмчтэй ингэж хэлсэн байна. Та яг намайг шүн одоо өвтгöd биш. Наан эрт тарьчих болох уу гэд. Яагаад гэдгсэн чинь. Шүн тариул ингээд танд ч төвөг удаад тэгээд ингээд хамт байгаа бусад өвчтнүүд маань ч гэсэн ингээд төвөг саад болчихгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн ингээд 1000 өвдөөд зовоод бие махбодын хувьд ингээд зовлон бэрхшээлийг туулж байгаа ч гэсэн энэ хүн яаж ийнү гэхэлэр бусдад төвөг болохгүй гэдэг тэр нэг өөрийнх нь оршихуун утга учир байгаад байгаа байхгүй. Тэр утга учиртаа энэ хүн үнэнч байгаад байгаа гэсэн. Тэр гайхалтай тийм ээ. Одоо өвчин зовлон хүртэл утга учираа гүйцэлдүүлж утга учирын төлөө явхад саад болж чаддгүй байх нь шүү дээ. Тэгэхээр эндээс нэг юм шиг гарч болж байна. За дараа нь ямар нэг юм сонирхолтой жишээ байна вэ гэхээр энэ ном дээр ингэж хэлж байгаа юм л да. Хүн ингээд өвдөхгүйгээр зовж, зовхгүйгээр өвдөж болно гэж. Юу юм гэхэлэр бид нар ингээд зовлон гэдэг чинь тухайн тэр өөрт ирж байгаа мэдрэхүүн эргэтнүүд маань дамжин хүртэгдэж байгаа тэр одоо мэдрэмжийн өгөгдөлт хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа тухай асуудал шүү дээ. Тэгэхээр энэ нөрөө зовхгүйгээр өвдөж болно гэдгийг хэлээд байна те. За нөгөөх нь бол хүн өвдөхгүйгээр зовно буюу яг ингээд бие махбодын хувьд ч юм уу одоо мэдрэхүй эргэтнүүдээр нэг өвдөлт ирээгүй ч гэсэн хүн ямар нэг байдлаар зовж болно гэдэг санааг хэлээд байгаа. За ягаад энэ тухай ярьж байгаа вэ гэхээр Виктор Франкл ингэж байгаа. Ямар төрлийн хүмүүс ингээд сэтгэл засал хийхэд за сэтгэл засалчаар ажиллахад хамгийн хэцүү одоо харилцагч өвчтөн гэх юм уу те байдаг вэ гэхээр хэвийн үед хэвийн бус арын шин гаргадаг. Хэвийн бус үед хэвийн арын шин гаргадаг хүмүүс бол хамгийн хэцүү төрлийн хүмүүс гэж байна. За жишээ нь эргэн тойронд нь ингээ бөөн цуснууж болцсон аллаг хэдлэг болж байхад тэр хүн айд цочих, сандрах,
эсвэл одоо ямар нэг юм гайхсан ч юм уу те хариулт үзүүлэхгүй эсрэгээр нь яаж ийнү гэхээр тайван байгаад за магадгүй бүр ингээд жаргалтай байгаа бол энэ өөрөө асуудал тийм ээ. За нөгөө талаасаа хэвийн зүг зүгээр байгаа үедэр бас хэвийн бус араншин гаргадах юм бол асуудал. За гэхдээ энэ асуудал нь өөрөө юу болоод ирэхээр бүр даамжирдаг вэ гэхэлэр хүн ерөнхийдөө ингээд гөлөж эхлэх юм бол асар аюултай гэж байгаа. За одоо та жишээ нь амьдралд чинь ямар нэг хэцүү юм тулгарлаа штэ. Тэгэх юм бол уйлах, унжих, тэ орилох, бачимдах энэ мэдрэмжүүд төрж ийна гэдэг чинь өөрөө эрүүл байгаагийн илэрлэл хэвгүй сэтгэл зүйд. Та хэвийн бус зүйл дээр хэвийн бус одоо хариу үйлдэл үзүүлж штэ. За баяр жаргалтай гоё зүйл боллоо. Инээн тэ баярлан хөөрнө. За ингээд байгаа маань бас мөн таны эрүүл сэтгэл зүйтэй байгааг илэрхийлж эсвэргээрээ ингээд баярлахчгүй хэцүү юм болоход гуниглахчгүй ер нь ингээд нөгөө нэг эмоц те мэдрэмж ингээд холдоод ерөнхийдөө хүний одоо сэтгэл хөдлөл нь ингээд нэг нейтрал те одоо дундаж болоод эхлэх үед тэр хүнийг яг ингээд утга учирын мэдрэмж төрүүлэхээр асар хэцүү болоод ирдэг гэж хэлж байгаа. Тэгээ энийг би бас яг хэлэх гээд нөхөр бид нар хэтэрхий нөгөө нэг ингээ өөрсөндөө тавтай тухтай түрүүний подкаст ихэнд ярьсан ингээд жаргал болоод бие махбодын ханамжийн төлөө таашаалын төлөө хөөгдөд эхлэх үед энэ замын өөрөө аль нэг зэг дээр нь утга учирын тухай мэдрэмж тулнаа. За оронд нь Франкл юуг санал болгож байгаа вэ гэхээр утга учираа тодорхойлоод тэр утга учирынхаа төлөө явж байгаа тэр үүрэг хариуцлагыг гүйцэтгүүлэхийн тулд төлөө явж байгаа мэдрэгдэж байгаа тэр зовлон биш тэ бэрхшээл таныг сэтгэл зүйн хувьд эрүүл байлгана. За энийг асар олон жишээгээр тайлбарлаж болж байна. За нэгдүгээр жишээнүүдээс нь бүгдээр аваад үзье. За юу вэ гэхээр Ницшегийн хэлсэн үг байгаа. Амьдрах шалтгаанаа олсон хүн амьдрах аргаа олдог гэдэг үг байгаа байхгүй. За энэ үгдэр жишээ нь хүн яг ингээд юуны төлөө вэ гэдгийг мэдж байгаа үедэр ямар нэг бэрхшээл зовлон шууд туулаад эхэлдэг, даваад гараад эхэлдэг. За Франклих гоё жишээ авсан байгаа ингээд байшингийн дам нуруу хичнээн ч одоо жишээ нь те хүнд даацыг бас даах чадвартай байдаг гэж. Тэгэхээр бид нэр өөрсөндөө байгаа өөрснийхөө одоо бие махбод тархих тийм ээ сэтгэл зүйд байгаа юмсыг даван туулах тэр хүчийг ерөөсөө бүрэн ухамсарлаагүй байх магадaltaй. Тэгэхээр утга учираа та тодорхойлоод өөрийнх нь гэсэн зориг цэгтэй болсон бол тэрнийхэн төлөө явж байгаа тэр туулж байгаа зовлон бэрхшээлч нь бол зайлшгүй юм аа. Тэрнээс биш жаргалын төлөө яваад ах юм бол нөгөө утга учиргүй мэдрэмжтэй золгочих гээд шүү дээ. Тэгэхээр утга учиргүй мэдрэмж хоосролтойгоор жаргалтай байх юм уу? Эсвэл утга учиртай мэдрэмжтэйгэр зовлонг туулж юмсыг даван туулах юм уу гэдэг сонголт ерөнхийдөө биднэрт байгаа гэсэн үг. За энэ дээр их гоё жишээнүүд авч ярьж болж байна. За би Дэвид Гоггинс гэдэг хүний тухай заавал дурдмаар байна. За Дэвид Гоггинс гэдэг та бүхэн сошиалор ер нь бол зөндөө одоо бол нэлийн олон хүмүүс ингээд мэддэг болчихлоо. Тэгээ миний хувьд яг 2019 онд мэдчихсэн. Тэгээд Гоггинсийн дасгалуудыг ингэж бас хийдэг байлаа. Тэгээ Гоггинсийн нэг номыг ямар ч байсан уншсан байгаа. Can't Hurt Me буюу намайг өвтгөж чадахгүй гэдэг номыг. Тэгээ Гоггинсыг яагаад ярих гэж байгаа вэ гэхээр бага насныхын амьдрал насар хэцүү байсан, хүчирхийлэгч аавтай байсан, тулсан зүйлсүүд нь чанга байсан. Эд яг Америкт нөө арьсангны үзэл байсан үед амьдарч ирсэн энэ хүн. За тэгээд энэ бүхнийг даван туулахын тулд Гоггинс яасан гэхээр би хүний яг хүрч чаддаг тэр потенциалуудыг байнга ахиулахын төлөө явах нь миний утга учир. Тэгээ олон хүнд яг энэ одоо чиглэлээрээ утга учиртай мэдрэмж юмсыг даван туулах гэдэг эр зориг өгөх нь өөрөө миний амьдралын утгаа гэдэг одоо тодорхойлсон үүрэг гэж тодорхойлсон байхгүй. За энэ үүргийнхэн төлөө Гоггинсийн туулсан зүйлс бол бүр үнэхээр ингээ гайхалтай. Та бүхэн сонирхоод үзээрэй. За жишээ дурдах юм бол Гоггинс уснаас амар айдаг. Өөрөөс усанд ойртож чаддгүй. Гэхдээ өөрийнх нь гар хөлийг хүлүүлээд ус руу өөрийг нь шидэхийг зөвшөөрдөг ч юм те. Ингээ айцтайгаа нүр тулах. За тэгээд асар холын зан гүйлтүүдэд их ордог. За нэг удаа бүр байд витер үлөө те. Тэр марафон дээр яасан гэхэлэр бүтэн за би яг энэ марафоных нэрийг буруулж магадгүй шүү. Ямар ч гэсэн нэг марафон дээр буйхай гүйлтээр гүдэг нөгөө нэг эсрэг баг нь өөрөө 5 хүнтэй гүдэг тэмцээнд ганцаархан ороод гэхдээ 2 дугаар байранд орцсон ч юм уу. Тэгээ Гоггинсийн тухай ингээ яриад ах юм бол галзуу солиотой юм шиг зүйл зөндөө байгаа. Тэгээд Франкл бас ингэж хэлээд байгаа. Бид нар
яг энэ зовлон бэрхшээлийг туулах тусмаа улам илүү тамиржиж тэнхээжиж явдгаа гэд. Тэг энийг яг энэ Goggins-ийн орсон нэг подкастыг сонсч ирсэн чинь бас яг ярьсан байхгүй. Mid cingulate cortex гэд бидний тархин дээр нэг юм хэсэг байт юм байна л да. Тэр хэсэг яадаг вэ гэхэлэр бид нар ингээд дургүй юм хийх үед хөгжиж идэг тархины хэсэг гинэ. За одоо жишээ нь би одоо чинь юунд дургүй вэ гэхэлэр могоон дургүй ч юм уу те. Эсвэл би одоо гүүх дургүй байдаг ч юм уу те. Тэгвэл гүүх. За өнөөдөр би ингээд эмх цэгцэхгүй байгаа. Тэ юм ингээд цэгцлэх дургүй бол заавал дургүй юм их. Дургүй юм хийж байгаа үед тэр mid cingulate cortex гэдэг тэр тархины хэсэг маань хөгжиж идэг. Энэ хөгжиглээр яадаг гэхэлэр юмсыг ингэж даван туулах одоо бид нар ингээд юмыг гар барьсаар хагаад гар маань эвэрчжтэй шүү дээ. Тэрнтэй адилхан одоо ингээд зовлон болгон нитрат байхгүй тэр тархины хэсэг маань ерөөхдөө ийм зовлонд эсэргүүцэлтэй болж те дархлаатай болгож суулгадаг нэг ийм сонирхолтой хэсгийн тухай өгүүлж ирсэн. Тэгээ энэний талаар бас таад маань цааш нь дэлгэрүүлээд сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. За ингээд 3 дугаар бүлэг рүүгээ хэдүүлээ орохын өмнө дахиад нэг 2 3 жишээнүүдийг аваад үзье. За тэгээ түрүүний подкастын бас ихэнд ярьжсанаар бидний нэг утга учир хитрхи ингээд олон нийт яригдж байгаа сэдвүүдийг аваад өөрийнхөө утга учир юм шиг ойлгоод яваад байна гэж ярьж байгаа шүү дээ. Тэгвэл Франкл их гоё жишээ авч байгаа юм л та ингээд бидний алганыхээ хурууныхээ давхцдаггүй шүү дээ. Тэрнтэй адилхан бидний утга учир бас төдийлөн давхцдаггүй юм хувь хүний шинжтэй зүйл байхгүй. Тийм учраас одоо жишээ нь юу гэдгийг таныг гаднаас нь хараад энэ ингээд амжилттай амжилтгүй явжиндаа гэж хэлэх нь бол утгагүй гэсэн үг. Яагаад тэгэхээр таны дотор байгаа тэр өөрийн чинь тодорхойлцсон байгаа зүг чиг хаашаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгээ энэ дээр жишээ болгоод сүүлийн 2 3 7 хоногийн өмнө танаа тооны нэвтрүүлгээр нэг хүний тухай гарсан да. Ус зөөдөг хүн гээд тэр хүн дээр гарсан жишээг би заавал дурдмаар санагдаад байгаа юм. Яасан бэ гэхэлэр тэр хүн ерөнхийдөө ингээд нэвтрүүлгээс нь үзэхэд бол те хөгшин настай эсвэл ингээд өөрөө усаа авах боломжгүй айлуудад усын ингэж дөхүүлж өгч усыг авч өгөөд нэг их мөнгөөр биш ч гэсэн тэндээс аз жаргалыг мэдрээд утга учирын асар ингээ хүчтэй мэдрэмжийг аваад яваад байгаа хүн байгаа байхгүй. Гэтэл нөгөө сошиал дээр байгаа хүмүүс юу гэж үзээд байна вэ гэхээр ямар ингээ ядарсан хүн бэ. Гэхдээ айгүй гоё өөрийнхөө жаргалтай юм а ч юм уу те гэж явж ирснаа сүүл рүүгээ нөгөө хүнийг амар гоё өөрсөн шигэ хувцлаад бүсийн засаад тэр хүнийг ингээ өөр хүн болгоод шал тийм таашаалаас аз жаргал авах гэдэг чиглэл рүү нь өөрсдийнхөө харж ирсэн үзмжээр хэлбэршүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол ингээд хүний утга учирын тэр мэдрэмж рүү халдж байгаа асар том доромжлол байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр тэр хүнийг та нар яагаад ингээд ядарсан гэж төсөөлөд байгаа юм те. Тэр хүн өөрийнхөө утга учирыг олоод би ингээд тэр орчинд нөгөө нэг нийгэмд би өөрийнхөө үүргийг ойлгож мэдэрнэ гэдэг шиг мэдэрсэн явж штэ те. Тэр яг гэр оролт байгаа тэр өөрөө ус авч чадахгүй байгаа айлуудад усын дөхүүлж өгөх нь тэр хүний үүрэг, тэндээс тэр хүн өөрийнхөө амьдралд хэрэгтэй хүн гэдгийг мэдрээд утга учирын мэдрэмжтэй болцсон явж хахад нь аваачаад сурчлагаа хийж мийгээд те хоцсон нарын солиод нүүрэнд нь маск тавиач байгаа шиг энэ бол ингээд доромжлол ахгүй. Ерөөсөө тэр хүнийг ингээд өнгөтэй өдтэй лаг болгож байгаа тухайн асуудал биш. Эсвэргээр нөгөө талд нь ингээд мөнгөтэй хөрөнгөтэй өнгөтэй өдтэй юм шиг гадна талаас харагдах хэдий чиг яг тэр ус зөөдөг ах шиг хэмжээний хийж байгаа зүйлсээс утга учир кайф аз жаргалыг мэдэрж байгаа хүн хоорч байж болно шүү дээ. Тэр хүн тийм биш ч байж болно. Тэгэхээр хүний утга учиртай амьдарч ирэх нүгүүг нь ерөөсөө нөгөө нэг одоо нэг шомон үзүүлэлтээр хэмжиж болохгүй. Тэр хүн заавал бид нартай адилхан одоо юу гэдгийг хувцлах албагүй. Тэр хүн заавал одоо тэр хүнийг ингээд сурчлагаанд ашиглаад байгаа хүн шиг гоё хайрстай байх албагүй шүү дээ. Тэгэхээр утга учир гэж ерөнхийдөө нэг ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр илүү тийм хувь шинжтэй байгааз яг ингээд би миний үүрэг бол энэ юм байна шүү дээ. Тэгэхээр энийгээ гүйцэлдүүлж яах нь өөрөө надад сэтгэл ханамж өгж гин гэдгийг олох нь их чухал байгаа байхгүй. Тэгээ Виктор Франклийн хувьд яасан бэ гэхэлэр айгүй гоё жишээ ярьж яг ингээд хориглагараас гараад бөөндөө ингээ хоригдлуудыг одоо нөгөө харгалзагч нар нь ингээ салхилуулаад алхаж яхад бусад хориглууд юу ярьж ирсэн бэ гэхэлэр чи ямар хоолн дуртай вэ? Чи юу идэх дуртай вэ? За эндээс гарал хэдүүлээ нэг ийм хоол идэх шүү ч юм уу иймэрхүү ярианд ярьж ирсэн ба. За иймэрхүү яриад эхлэх үед яадаг вэ гэхэлэр хүн эргээд ингээд буцаад тийм амтналаг шинж рүүгээ орж байгааг илэрэл байдаг гэнэ л Франкл ярьж байгаа. За яг ийм болцсон хүн болно шүү дээ юу ажиглдаг. Ер нь төд удалгүй иймэрхүү хориглоод нас орчдөг гэж Франкл хэлсэн ба. За тэр дунд нэг хүн шаал өөр юм бодсон суужсэн. За тэр хүн юу бодсон гэхээр
хорих лагерын сэтгэл зүйн талаарх илтгэл бэлтгээд их сургуулийн танхимд тэр лекцээ уншиж гин гэж төсөөлж дотроо мөрөөдчихсэн. За ингээд мөрөөдчихсэн тэр хүн яг тэр зааландаа энэ тухай лекцийг уншиж байхдаа энэ ном тэр лекцэн тоххой. Тэгээд Франкл тэр хорих лагер дээр байгаа үеийг хүртэл нэг утга учир оноочж штэ тий. Энэ зүйлсийг туулж байгаа энэ процессыг би утга учиртай авч үлдэхийн тулд миний үүрэг бол энэ тухай судалгаа хийгээд энэ одоо мэдэрсэн зүйлс, ажилласан зүйлс, судалсан зүйлсийг ном болж би гарганаа, илтгэл тавина гэдэг рүү явцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг таашаалаас илүүтэй утга учирлуу тэмүүлж байгаа хүмүүс нь илүү ингээд даван туулаад тэр асуудлуудыг даваа гарцсан байхад нөгөө нэг зөвхөн за ямар гоё хоол идэхүү гэж дотор яригдчихсэн хоригдлууд нь нас орцсон байж ах ч тийм ээ. Иймэрхүү байна. Тэгэхээр утга учирыг бол гэдэг бол нэг юм илүү хувь хүний шинжтэй те. Одоо би ингээд магадгүй философийн номуудыг уншаад та бүхэнтэй хуваалцаад ингээд яриад сууж явахдаа би ингээд амьдралыг нэг юм хэрэгтэй гэдэг мэдрэмж аваад хийх ёстой зүйлээ хийж байгаа юм шиг мэдрэмж аваад ингээд азаргалын мэдрэмжийг одоо бол мэдрээ сууж байгаа байхгүй. Нэг энтэй адилхан та бас яг ингээд өөрийнхөө хувь хүний яг тэр утга учир чинь юу юм бэ гэдгийг олох хэрэгтэй. Тэр зүйлээ олцсон байхад чинь хинч таныг шүүмжлэх хэрэггүй. Яагаад тэгэхээр тэр чинь ингээд таны хувь хүний асуудал байхгүй. Одоо юу гэдгийг чи яагаад ингээд те усны тэрэгэн дээр ус зөөгөөд ингээд яваад байгаа чи ингээд мотоциклаар зөөгөөч ч юм уу те. Тэгсэн байсан шүү дээ. Бүр ингээд мотоцикл аваад өгсөн ч шиг те. Тэгснээ чи ингээ яагаад одоо гараараа юм хуулж чийд байгаа чи компьютер дээр бичиж гэж болохгүй байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүн тэр зүйлээс утга учирыг мэдрээд байна шүү дээ. Тэгэхэд яагаад тэр хүний бид нар ингээ бүр нандин гэж хэлвэл хамгийн нандин байж болох тэр бүр ингээд зүрх рүү нь халдж ийн гэсэн л барыг санаалах гээд байна шүү дээ. За энэ дэр цааш нь үргэлжлүүлээд нэг ярмаар байгаа юм юу юм гэхээр утга учир ерөнхийдөө нийгэм рүү бусад руу хандаж чиглэсэн байдаг гэсэн шүү дээ. За тэрэн дээр би ингээ үргэлжлүүлээ ярих юм бол одоо энэ номыг чинь би ингээд ойлгоод мэдэж авчаад ингээд өөрөө ойлгоод за гээд өнгөрчмөөргүй байгаа байхгүй. Ер нь бол ингээд энэ 46 дахь дугаар гэхэр чинь анхныхаа подкастыг хийсэн тэр үед ч над мэдрэгдэг байсан зүйл нь ингээд бусадтай хуваалцах тий ингээд илүү бусад руу чиглэсэн тэр хүсэл утга учирын мэдрэмж өгдөм байх гэдгийг бас анзаарч болж байгаа. За одоо магадгүй нэг хүн одоо амар гоё дуулдаг байлаа гэхтээ зөвхөн ингээ өөртөө зориулж дуулж гин эсвэл хин нэгэн дуу тий бусдыг сайхан болгохын төлөө юу. За магадгүй одоо би энэ дээр нэг хоёр жишээ бодсон юм л та. Ницше жишээ нь ууланд ингээд номнууд бичээд ингээд явж байхдаа тэр хүн магадгүй өөрийгөө бодсон гэж бодож байгаа боловч тэр ном нь ингээд өөр хин нэг нь уншигдахын төлөө байх болов гэсэн тийм тэмдэглэлүүдийг бас оруулсан байдаг. За одоо өөр гэх юм бол Марк Аврелигийн Бяцлал гэдэг номыг хэдүүлээ ярилцсан шүү дээ. Бяцлал номыг жишээ нь мянга ингээ өөртөө зориулж бичиж байгаа гэж тодорхойлсон боловч сүүлийн ингээ түүхэн баримтууд шүүмжүүдийг уншаад тахлаар ерөөсөө бусад хүмүүс хизээ нэгэн цагт унших байх гэсэн тийм итгэл найдвар байсан байж таарад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг яалтчгүй ингээд нэг нэгэнгүүгээр амьдрч чадахгүй. Тэгээд нийгмээс ангид хүн нэг бол чөтгөр нэг бол бурхан гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг одоо төрөл зүйлд хамаарч байгаа бол яалтчгүй нөгөө нийгмийн амтан гэдэгтэй адилхан байгаа. Тэгээд нийгмийн гингүү та бүхэн ингээд битгий амир хитрхи ингээд одоо хүйтэн хүндий ойлгоорой. Одоо гэр бүл гэдэг чинь нийгмийн хамгийн бага нэгж гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гэр бүлийнхаа хүмүүс туслах ч юм уу те найз нөхөд эсвэл ингээд өөрийнхөө ажил хөдөлмөрөөр одоо тухайн улс орондоо дэлхийд хувь нэмрээ оруулж байгаа гэдэг мэдрэмжээр ерөнхийдөө энэ утга учир ингэж нөхцөлдөж гүйцэж яваад байгаа. Тэрнээс биш юу гэдгийг нэг амар мундаг зодтолддог хүн бай гэж ботчих л да те тулааны урлагийн мастер. Гэхдээ тэр хүн зодтолдох одоо нийгмээс нэг хүн гарч ирээд тэр хүнтэй зодтолдохгүй бол тэр хүний тэр зодтолдох урлагт ямар ч хэрэг байхгүй шүү дээ. За магадгүй нэг аймлаг мундаг цэрэг байлаа гэхэд тэр цэрэг хүн хамгаалах нэг хүн байхгүй бол эсвэл байлдах дайсан байхгүй бол тэр хүний орших утгагүй болчих гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд заавал нэг бус ямар нэг юм хүнтэй нийгэмтэй өөр субъекттэй уялдж ийн утга учир гэдэг зүйл нөхцөлдөж гарч ирээд байгаа. Тэгээд Франклаас ингээд асууж байгаа юм л да нэг оюутан та л ингээд те лаг мундаг хүн штэ ингээд хүмүүст утга учирын лекцэн дээр ордог. Би одоо ингээд утга учирын ийм сүртэй хувь нэмэр оруулдаггүй гэсэн чинь үгүй ээ. Ер нь бол ингээд түрүүний ус түгээгч гэдэгтэй адилхан магадгүй нэг удаа жишээ нь те таны таньдаг автобусны жолооч байж болно те. Тэр хүн магадгүй байхгүй бол та өглөө яаж хичээл сургуульд очих байсан бэ?
За замын цаг зам дээр зогсож байгаа цагдаа байхгүй байсан бол энэ замын хөдөлгөөнд хэн зохицуулах байсан бэ гэх мэтэр бид нар ингээд яг өөрөө өөрснийхөө үүргийг нийгэмд гүйцэтгэхэд яваад байгаа. Энэ үүргийг өөртөө оноох нь чухал байгаад. За тэр үүргийг өөртөө оноох гэж яриад байгааз энэ өөрөө хамгийн гол нь. Экзистенциализм чинь бусад хүн болоод надаас өмнө биш би ингээ өөрөө утга учир оноох тухай яриад байгаа шүү дээ. Тэгэхээр та ингээ цэвэр эрхчлөөтэйгээр өөрийнхөө утга учир бөгөөд үүргийг хариуцлагыг өөртөө ингээ сонгох гэсэн. За энэ та өөрөө сонгосон байх хэрэгтэй шүү. Тэрнээс биш ингээ таны аав ээж ч юм уу хин нэгэн сонгоод өгчих юм бол энэ өөрөө яг түрүүнээс хойш яриад байгаа зүйлтэй маань их ач холбогдол болоод одоо их уялдаагүй болчих магадгүй. За юм ба. За өөр гэх юм бол ер нь нөгөө нэг ингээд танаас бүх зүйлийг чинь ингээд булааж аваад байтал хамгийн сүүлд ер нь тантай хамт үлдэх зүйл чинь таны утга учир байхгүй. Тэ одоо би энэ дээр нэг хоёр жишээ авмаар байна. Тэгээ эргээг л би нөгөө өмнө ярьсан зүйлсээс жишээ авч байна л та. Альберт Камюгийн нөгөө этгээд хүн гэдэг ном байгаа шүү дээ. Этгээд хүн дээр яасан гэхээр Мерсогийн гол дүр байгаа. Тэгээ Мерсо өөрийнхөө их зөрүүд шүү дээ. Ер нь тэгээд бурхан гүгүйсгдэг яг нөгөө амьдралд утга учир байхгүй гэдэг үзэлтээр л хатуу хүн. За тэгээд шоронд ороод маргааш өглөө цаасдуулахынхаа өмнө лам орж ирж байгаа те чи ингээ нүглээ намжлах уу маргааш өглөө одоо те цаазаар ахууллаа штэ гэсэн чи Мерсо гараад өгөөч ингээ хөөгөөд хэрэлдээд бөө юм болоо гаргадаг штэ. Тэгэхээр эцсийн мөчөө хүртэл яг тэр өөрийнхөө би яг ямар үн цэнийг юу одоо хөтөлбөрөө болгож шийдвэр гаргах вэ гэдэг дээр туслаад байгаа. За одоо Ван Гог жишээ нь 1000 ядуу тарчиг амьдралтаа хэрнэ ингээд энгийн амьдрал дундаас гайхамшгуудыг олж хараад зураг бүтээлтэд төрөвж байгаа штэ. Тэгэхээр хэцүү байсан ч гэсэн яг юуны төлөө вэ гэдэг тэр луучна нь болж чадаад байгааз. За би одоо өөр ус Жюль Вернгийн алдартай зохиолч байдаг те усан доогоор 20,000 бээр аялсна гэх номын зохиолч. Жюль Вернийг одоо жишээ нь авч үзэх юм бол Жюль Верний аав нь хуульч юм баггүй. Тэгээд Жюль Верний аав нь хуульч. Тэгээ хуулийн чиглэл хүүгээ явуулна гэж зөндөө зүтгээд тэгээд Жюль Верн ямар ч байсан би ингээ ирээдүг төсөөлж гайхалтай шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолууд бичнэ гэдэг тэр өөрийнхөө амьдралын утга учир луужинг хөтөлбөр болгосоор агаад өнөөдөр бид нэр тэр хүнийг мэдчихин тийм ээ. За өөр одоо Циолковский гэдэг ч юм уу те. Тухайн үед нь их сургуулийн университет их сургуулийн боловсрол байхгүй. Тухайн үеийн Орсын академик хүрээллийнхэн гадуурхаж заримдаа бүр луврд зарим бүтээлүүдийг нь одоо өөрснийхөө нэр дээр гаргаж ирсэн ч гэсэн Циолковский шантралгүй явсаар одоо бидний мэддэг Зеппелин те нөгөө агаараар хийн хөлөг за тэгээ сансар охт дургуйн тухайх судалгаанууд нь өөрөө бол гайхалтай байдаг гих мэтэр ингээд үргэлжлээд байж болж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг юу хийсэн бэ гэхээр ингээ өөрт нь утга учиртай мэдрэмж төрүүлж байгаа тэр зүйлсийн хойноос хөөж яваад л байгаад амьдралд алдаагүй төгөрөөгүй байгаа байхгүй. Тэгэхээр та магадгүй ямар нэг юм коуч ч юм уу ямар нэг амьдралын чинь замыг заагаад өгье гэж байгаа хүнээс илүү яг ингээ өөрийнхөө яг би утга учиртай мэдрэмж төрүүлж байгаа тэр зүйл маань яг юу юм бэ гэдгийг олж таних нь хамгийн чухал байгаа. За ингээд ерөнхийдөө номын маань агуулга энэ хүрээд өндөрлөж байгаа. За гэхдээ дуусаагүй шүү. Ахаад нэг хэсэг яригдана. За манай подкаст эрүүл ухааныг эрхэмлэгч агуулга даатгал хамтран ажиллаж байгаа. Та бүхэн агуулга цэгийн меню руу явж ороод өөрийнхөө хүссэн даатгалыг 5% хөнгөлтөөр даатгуулах боломжтой байгаа шүү. За ингээд агуулгагийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. За мөн дээрэс нь Philosoph гар утасны аппликейшн маань гарахаар хөгжүүлэгдэн ажиллаж байна. Тэгээ би өөрөө UX дизайнер буюу гар утасны аппликейшн вебсайтын дизайныг хийдэг хүн байгаа те. Та бүхэн зарим нь мэдэх бах. Тэгээ энэ аппийнхаа дизайныг одоо өөрийнхөө сүүлийн 10 жилийн туршлага дээр мэддэг чаддаг хамаг зүйлэл шингээж хийсэн байгаа. Тэгээ удахгүй гарч ирнэ. Тэгээ мэдээж төгс бүтээл нэг дор гарч ирдэггүй. Ингээд хувилбаруудаар ахаад явдаг юм байгаа шүү гэж. За ингээд утга учирыг яг өөртөө та олоход чинь эсвэл утга учиртай мэдрэмж хаанаас авах вэ гэдэгт нь танд нэг баг зэрэг чиглүүлэг болох үз нэг хэсэгхэн зүйлсүүдийг дурдчаад подкастаа яг жинхнээс нь өндөрлөе. За нэгдүгээр тал ингээ аз жаргалыг биш утга учирыг хайж тэрний хойноос явах хэрэгтэй гэж байгаа юм те. Тэгээ бид нар бол угаасаа ингээ зовх нь бол гарцаагүй. Зовлонгоо гол нь ингээ шалтгаантай болох хэрэгтэй, зоригтой болох хэрэгтэй. Яагаад би ядраад байгаа юм бэ? Яагаад би зовоод байгаа юм бэ гэдгийг та тодорхой нэг юм зоригтой болохгүй бол нөгөө талдаа тэр зовлонгоо нөгөх ямар нэг тийм таашаалын зүйлийг хайх болно. Франклин нэг айгу амар үг байдаг. Ямар үг вэ гэхээр утга учирын мэдрэмж хангалттай төрж чадахгүй байгаа хүмүүс өөрснийгөө таашаалаар зугаацуулдаг гэдэг үг байхгүй.
Би ингээд өөр дээр ямар зүйл ажигладаг вэ гэхээр би ингээд одоо хитрхи ингээд түргэн хоол идэх гээд ч юм уу те эсвэл ингээд entertainment юм руу яваад эхлэхлээрээ би утга учирын мэдрэмж маань хитрхи ингээд сулраад байгаа үедээ тэгээд байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр та ч гэсэн энийг өөрийнхөө хувь дээр бодоод үзээрэй. За мөн утга учирын мэдрэмж танд төрөхгүй байгаа бол та ингээд хайртай хүмүүстэй өөрийнхөө ингээд үнцэнтэй хүмүүстэй туслаад тэр хүмүүсийн төлөө үйлчлээд эхлээрэй гэж байгаа. Одоо нийгэмд яг юу хэрэгтэй байна? Таны гэр бүлд чинь юу хэрэгтэй байна? Тэрийг та өөрийнхөө одоо үүрэг болгоод авч үзээд хийгээд үзээрэй. Энэ үед танд утга учирын мэдрэмж төрж эхэлдэг гэж байна. За мөн дээрэс нь танд байдаг ямар нэг юм шин санаа одоо зураг зурмаар ч юм уу эсвэл нэг хийж үзнээр бизнес санаа байдаг бол тэрийг хийгээд үзээрэй гэж байна. За дараа нь утга учираа та яг юу гэдгийг мэдэхгүй ойлгохгүй хараахан тодорхойлоход хэцүү байгаа бол ер нь ингээд танд яг юу хамгийн чухал вэ гэдгийг тодорхойлох гээд оролдоод үзээрэй гэж байна. За одоо магадгүй танд яг амьдрах 1 жилийн хугацаа байна гэж үзэх юм бол та яг юу руу зорих вэ? Яг одоо байгаа ажлаа хийх байсан уу? За эсвэл яг одоо байгаа газар амьдрах байсан уу ч юм уу те. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг хязгаартаа гэдгээр авч үзвэл юу танд илүү чухал үлдэж гин үү гэдгээр бас утга учираа баримжаалж болох юм а гэж байна. За дараа нь зовлонгоос ингээд зүхтах биш тэнчэнээс утга учирынхаа шалтгаануудыг олох гэж ихэнтэй ярьсандаа ер нь л төстэй юу гэхээр бидний ингээд амьдрал төсөөлшгүй том даваанууд гарч ирдэг шүү дээ. Одоо гинтийн аюул осол ч юм уу. Тэдгээр зүйлсээс энэ зүйлийг яагаад надад тохиолдож байгаа юм бэ? Энэ ингээ яагаад намайг л те ингээ зовоож байгаа юм бэ? Биш. Энийг давчхул би яг юу сурах вэ? Энийг туулаад гарчхул надад юу үлдэх вэ гэх зэрэгээр илүү нөгөө нэг тэр даваага хөшүүрэг болгох өөрийнхөө ингээд сурж авах сургамж болох үднэс нь харж эхлээрэй гэж байна. За дараа нь өөртөө ингээд тав тухын мэдрэмж биш хариуцлагын мэдрэмжүүдийг илүү хүчтэй болгох гэж байна. За та гэр бүлтэй л ээж таарна те гэр бүлийнхэн гишүүдийн өмнө та ямар хариуцлага хүлээдэг вэ? Тэр мэдрэмжээ илүү хүчтэй болгож тэр үүргийг гүйцэтгэх гэж хичээх. За таны ажил хэрэг дээр ямар үүрэг байна? За бүр ингэж ярьсаар байгаа түрүүний ярьсан оршихуун үүрэг буюу ер нь би яг яах гэж төрсэн хүн юм бэ гэдгийг та өөрөө бодож харж анзаарж олоод тэрнийхээ төлөө зүтгэх юм бол утга учирын мэдрэмж бас хүчтэй болно гэж байна. За дараа нь ингээд аль хэдийн дэлхий дээр хийгдсэн байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ бусад хүмүүс ч юм уу те энэ хүмүүсээс хайр нэгдэг энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хүсдэг ийм одоо авч нэгдэг хэрэгцээ одоо хандлага биш бусдад өгдөг бүтээдэг хандлага руу орж эхлэх гэж байгаа. За одоо жишээ нь таны одоо хүссэн те хамгийн гоё хоолтой тийм газар байхгүй бол та яагаад өөрөө тэр хамгийн гоё хоолтой ресторанаа нээчих болохгүй гэж. За магадгүй та яг ингээд юу гэдгийг те хүний нөөцийн ч юм уу сургалт байдаггүй бол та яагаад өөрөө тэр хүний нөөцийн сургалтаа хийчих болохгүй гэж гэх мэтэр ингээд бүтээгчийн хандлагаар хандаад эхлэх юм бол утга учирын мэдрэмж бас илүү чухал төрдгөө гэж. За дараа нь утга учирыг ингээ хайр болоод харилцаатайгаа холбож бас авч үзээрэй гэж байгаа. Таны хайрладаг үнцэнтэй хүмүүсээ та байхгүй бол яах вэ? Тэр хүмүүст та яг юугаараа тусалж хувь нэмрээ оруулж ямар хариуцлагатай байж болох вэ гэдгийг хөөж удаад утга учирын мэдрэмж төрүүлж болно. За долоод нь ирээдүйд та яг ямар өв танаас яг юу үлдэх вэ гэдгийг бодож утга учирын мэдрэмжээ төрүүлж болно гэж байна. За одоо найруулагч залэг нэрийг мартчихлаа. Нэг Монголын мундаг найруулагч байгаа. Тэр найруулагчийн хэлжсэнээр та яг ямараар дурсагдахыг хүсэж ийн гэсэн чинь би сайн өвөөгөр гэж хэлжсэн байхгүй. Яг тэрнтэй адилхан та яг ямар өв зүйл танаас хоошоо үлдэх вэ? Тэрэнд лөө та төвлөж бодоод бас үзээрэй. Энэ чинээс мөн утга учир гэдэг мэдрэмж маань зүйл маань олдох магадaltaй. Та хайгаад үзээрэй гэж байна. За тэгээд олон зүйлээр эргэлзээд байхгүй. Яг одоо та өнөөдөр ямар нэг үйлдэл хийгээд үзээрэй. Стив Джобсын өглөө болгон өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол би юу хийх байсан гэж асуудагтай адилханаар та хандаад үзээрэй гэж байгаа. За ингээд Виктор Франклын энэхүү номыг илүү одоо олон янз бүрийн жишээнүүдээр баяжуулаад ярихыг оролдлоо. Та бүхэн яг өөрийнх нь лекцийг бүтнээр нь одоо уншихыг хүсэх юм бол түрүүний дурдсан Багшийн дээдийн UBS центрийн 11 давхарт 1110 тоотод байрших философи номын дүрээс аваад уншаад үзээрэй. За ингээд тунтахгүй дараагийн дугаараар уулзцгаая. За дараагийн дугаарт маань болонгууд нийгмийн сэтгэл засалч Эрик Фромын найдвараа хувьсахгүй хэмээх бүтээлийн талаар
ярилцах болно. За тэр ном бол гадуур худалдаанд байдаггүй, зохисцсон ном байгаа. Тэгээ та бүхэнд подкастаараа дамжуулж хуваалцъя гэж бодсон байгаа. За ингээд энэ хүртэл сонссон бүгдд нь баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаараас ганцаараа ярьсан чинь баг зэргийн эвгүй байна. Гэхдээ нэг 2 сар гаруй ганцаараа ярих байхаа. За ингээд бүгдээрэнд нь баярлалаа.